Домог Шиноби, Мадара Учиха болон Demon Slayer-ийн хаан Музан Гибузучи хоёр тулбал хэн ярих вэ? Хурд Мадара. Мадаран дайны үеэр олон Кага нарыг ганцаардаа дайрж байсан. Мөн маш өндөр түвшний Шиноби нарыг нүдэрэж дагаж амжихгүй хурдтай хөдөлж байсан. Мадарагийн хурд Demon Slayer ертөнцийн их дүрээс хавгүй өндөр. Музан маш хурданч Нарутогийн дээд түвшний дөрүүдтэй харьцуулахад хоцорно. Хүч Мадара. Мадара перфект Сусана ашиглахад уус хувааж асар том хэмжээний сүрд үүсгдэг. Музан хотын хэмжээний аюултай байсан бол Мадара уул нурааж аврах хэмжээний дайралт хийж чаддаг. Байдал IQ. Мадара болон 10 жилийн турш төлөвлөгөө боловсруулж дэлхийн хэмжээний дайныг удирдсан. Тулааны туршлага стратеги хоёрын дээр Мадара илт даван. Тэсвэр. Мадара маш хүчтэй дайралтуудыг дааж олон удаа амьд үлдсэн. Энгийн дайралтаар Мадараг унгаах маш хэцүү. Энэ үзүүлэлтээр Музан ялна. Музан бие маш хурдан нөхөн сэргээдэг бөгөөд Demon Slayer-ийн хамгийн хүчтэй Regeneration Therium, онцгой чадвар Hacks, Rinnegan, Limbo Clone, Perfect Susanoo, Shibako Tensei, Truth Seeking Orbs. Мадарад Музанд байдаггүй маш олон төрлийн чадвар бий. Дүгнэлт. Музан Regeneration дээр давуу боловч хүч хурд, оюун ухаан, тулааны туршлага, онцгой чадваруудын их дээр Мадара илүүрхэн. Тиймээс энэ тулааны ялагч бол Мадара Учиха.